За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр. Ингээд манай 100 долларын хүч нэртэй контентын маань эпизод 5 буюу 5 дугаар та бүхэд хүрэхэд бэлэн боллоо. За тэгээд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногт бол арилжаа хийгээгүй. Яг нөгөө нэг юун дээр 100 долларын хүчийг явуулж байгаа дансан дээр бол хүч арилжаа бол нээсэнгүү. Хэд хэдэн шалтгаантай би өөрөө бас завгүй байлаа. Ерөнхийдөө хувьцааны ганц нэг стокуудын арилжааг ганц нэг хараад тэгээд өөр индексүүдийн арилжааг хараад ер нь юу ясангөө аутрейд тэр нөгөө нэг контентын ганц нэр арилжаа хийсэнгөө. Гэхдээ мэдээж 7 хоног бол нэг giveaway нэг азтаа шалгаруулад бол өгнө. За ашиг хийсэн үед тухайн 7 хоногийнхаа ашигынхаа 50% өгнө гэж ярьжсэн те. Ашиг хийгээгүй юм уу эсвэл арилжаагүй 7 хоногт 15 долларын giveaway өгөх болно. За манай контент фонд 3 шаттай явж байгаа. Эхнийх нь болохоор өнгөрсөн 7 хоногийн арилжааг ярилцаад giveaway азнаа тодруулаад азтныгаа одоо шалгаруулад тэгээ 3 дугаарт эх 7 хоногийн 5-ыг дэвшүүлж байгаа те. За ямар ч өнгөрсөн 7 хоногт бол 65 долларын giveaway-ийг 2 хүнд өгсөн. За яагаад 2 хүнд өгсөн бэ гэхээр 7 хоногийн эхлэл үед байлаа да нэг нөхөр телеграмаар орж ирээд би ингээд азтан байна гэд тэгээ надаас ерөөхдөө 65 доллар буюу 220 хэдэн мянга 222 мянган төгрөг ерөөхдөө шилжүүлсэн. Яг тэр шилжүүлсэн юг одоо энэ дэлгэцэн дээр ерөөхдөө харуулна. За тэгээд тэгсэн чинь ер нь бол хөлөгдсөн байсан. Сайнаа хажуугаар сар гихчээр нэг хөлөгний нөхөр орж ирээд Ванажика азтан ийм мөнгийг авчихсан. За тэгээд ямар ч байсан дараагийнх нь сая 4 дэх төлөө дахиад нэг холбогдоод гэр бүл хайр гэдэг нэртэй YouTube хэрэглэгч маань Жико өөрөө холбогдоод ингээд би азтан болсон байна баярлаа гэдгсэн. Тэгээд тухайн гэр бүл хайр гэдэг YouTube хэрэглэгчтэй бас 200 мянган төгрөгийн 65 долларын giveaway-ийг жинкнээс өгсөн. Энэ дээр ихтэй айгуу гоё байсан. Гоё өнөөдөр над руу гэр бүл хайр гэдэг YouTube хэрэглэгч маань мессеж бичсэн. За танаас авсан 65 долларынхаа giveaway-ийн 50 доллараар нь би дансаа цэнэглээд арилжаас нэг нуглаа татчихлаа. Таялтчгүй надад бүр өхөр зорьсон мөнгө байжээ гэсэн нэгэсэндээ 65 долларыг аваад 50 долларын депозит тэгээ 100 долларыг 50 доллараар депозит тэгээ тэрэн дээрээ өчигдөр алтны арилжаагээд 50 долларын ашиг хийсэн байлээ. Тэр хуулгамлаа хүртэл над руу явуулсан. За тэгээ чамд гэр бүл хайрт амжилт хүсье. Арилжаа нь өргөлж өөдөө нэмэгтэй байх болтугай. За тэрний өмнө надтай холбогдсон байсан нэг хөлхний гар би энэ дээр нэр мэрийг нь бүгд ингэ бичээд харуулсан. Манайхан ер нь тиймэрхүү телеграмын залилдаг нөхдүүдээс ерөөхдөө хол байгаарай. Тэгээд би яг тэр амар жаргалгдсан нэртэй M-банкны хэрэглэгч байлаа. Тийшээ би 200 төгрөг шилжүүлчихсэн. Тэр хуулгыг бас ингэ харуулсан. Чам тандад нэг үг хэлэхэд ер нь бол юу яадаг шүү. Тэгээд хүний хүч хөдөлмөрөө юу яасан мөнгийг тэгж хөлөгтөж авж байгаа нь karma бол real. Тийм учраас чи кармагаа бол хүртэнэ. За яг мөнгөний хэмжээ бол тийм их бол биш гэсэн. Тэр чинь бас сэтгэлээ зориулж олсон ашигын 50% би чам зүгээр захын чамд өгчнө гэдэг бол хайран байна. Тэгээд харнаа чамайг. За чи хэрвээ загас байсан бол би чамайг нэр татаж гаргаж ирж жагаад шарж идэх байсан заяа. Хэрвээ шуу байсан бол цаа буудаж унаж жаад би өдөөцөн зулаах байсан. Гэтэ би чамайг олоход үнэхээр амархан заяа. Дасны чин дугаараар чамайг хайж олох бол маш амархан. Тийм учраас чи өөрөө угаасаа миний бичлэгийг бол чи үзэж таараа заяа. Чи энэ бичлэгийг үзчихэд над руу чи өөрөө холбоо бариарай. Хэрвээ холбоо барихгүй бол чамайг л окей. За стресс тайлгчлаа. За ингээд ерөөгөө оръё. Энэ лонгийн giveaway авах нэг азтнаа шалгаруулъя. За
За энэ чэнэс комент бичсэн. Комент бичсэн үстэй 300 хаавнд 337 комент 313 лайк тарагдсан байна. За тэгээд эх 7 хоногийнхаа $15 гацтнаа юу яа тодруулъя хэвлээ. 2657 хүн үзэж 337 комент бичигдэж 313 лайк тарагдсан байна. Энийг оруулах мартцсан байна шүү дээ. За тохон байж байгаарэ хэдүүлээ. Ингээ нэг ялагч countdown 10. За тэгээд окей. Start. За. За Lacoste 9341 маань азтан болсон байна. Nice keep going bro. За үргэлжлүүлээд гараа bro. Nice гэсэн юм утгатай комент бичсэн байна. За ямар ч байсан баяр хүргэе. Ингээд $15 надтай холбогдоод Telegram-аар Max Trade Mongolia гэсэн Telegram-аар холбогдоод $15 аваарай. За. Би юунаас гараа авчиж байна. За одоо хэдүүлээ. Ерөөхдөө юугаар харъя те. Эх 7 хоногт 5 гэлээ дэвшүүлээ. За өнгөрсөн 7 хоногт бол ерөөхдөө би өөрөө нөгөө нэг арилж хийгээгүй учраас яг хаанаас яаж орж гарах байсан боломж байсан бэ гэдгийг ярихаас өнгөрсөн 7 хоногт дэвшүүлсэн байсан таамууд ерөөхдөө хэр явсан бэ гэдгийг хэдүүлээрэй. За юун дээр Nasdaq дээр бол хэдүүлээ fresh touch-ын талаар ярьж ирсэн те. Nasdaq fresh touch явсан. Одоо цохиод юу болсон байна вэ гэдгийг харъя хэвлээ. За энэ хэсгээр fresh touch ерөөсөө fresh touch яваагүй байна. Энд дээр ямарсан цогсон. Тэгээд доош унсан юм байхгүй байж байгаад энэ хэсгээс л энэ хэсэг дээр ерөөхдөө engulfla буюу хүчтэй лаа гарч ирээд юу явуулсан байна. Дараах бүсийг доош нь шилжүүлж явуулсан байна. Иймэрхүү байдлаар тэгэхээр энэ дэр иймэрхүү хэмжээг доошоо ингэж шилжүүлээд энэ чэнэс явсан юм байна. Тэгэхээр ерөөхдөө чинь хэзээнийх вэ? Хэзээний хөдөлгөөн 21 гэдэг чинь өнөөдөр ч асуудар 5 дахь өчигдрийн дунд цэв шүү дээ. За тэгвэл өчигдөр ерөөхдөө иймэрхүү оролт хийх боломж байж таа. Ерөөхдөө харахад бол та иймэрхүү оролт хийх боломж байсан байна. За энэний баталгаачлалт бол мэдээж энэ ч ирж байгаа энэ тренд лайныг эвдээд мөн энэ дөрөв бүхэлдлийн оролт буюу энийг энэ хэсгийг эвдснээр ерөөхдөө оролт хийх нөхцөл иймэрхүү байдлаар оролт хийх л байсан юм байна да. За энийг эвдээд энэ лайв чинь ингэж эвдээд ийм стоп лосстой нэг хэрцэх нэг баг арилжаад болох байж та ер нь иймэрхүү ингэж доош унана гэдгийг бол яг энэ оролт хийж явах үедээ бол тааварлахад жоох асуудалтай хэцүү. За энэ хүртэл харж болох юм энэ хүртэл. Эхний таргет бол мэдээж энэ бохир үндсэн хэмжээ нь, хоёр дахь таргет бол энэ юуны ийшээ хүртэл хоёр дахь таргетыг авах боломжтой байсан гэсэн үг. Энэ дээр эхний таргет TP1 энэ дээр TP 2 байх байжээ. За gold дээр юу болсон бэ? Алтан дээр алт бол ер нь all time high мэгтэй маа дахиад
хийх боломжтой л харагдаж байна да. Энэ дээр алтны хувьд бол энэ all time high-ыг энэ дээр эвдэж үзүүлсэн. Энэ хэсэг дээр эвдэж үзүүлсэн. За тэгээд доороос ирж байгаа хөдөлгөөн маань өөрөө ийм хөдөлгөөн явцсан юм байна штэ. Энэ дээр нэг бүх хөдөлгөөн тэрийг энэ дээр томороо ерөөхдөө бүсийг өргөсгөж өгсөн байж байна. За тэгээд энэ дээр энэ хөдөлгөөд чинь таргета ерөнхийдөө баг авчаад таргет руу очичоод бутсан байна. Иймэрхүү байдлаар ингээд энэ яасан. Одоогийн байдлаар алтны хувьд бол ерөөхдөө доошоогоо яг юу яасан юм зүйл бол байхгүй. Доошоо шилж ирсэн юм байхгүй учраас дахиад авч чиглэл рүү харсан хിവэрэ байх боломжтой байна. За энэ дээр юу болох вэ? Тэгэхээр энийг эвдснээр ханш ер нь дээш явах боломжийг үүсгэнэ. Тийм байна. За одоо юу гарч ерөнхийдөө weekly live ерөнхийдөө ямар хөө байдалтай нөхцөл байдалтай харагдаж байна гэдгийг нь хараа хэдүүлээ. Юу яасан бэ манайхаа? Алт шууд дээшээ явна гэж бол хэцүү байна. Яагаад вэ гэвэл өнгөрсөн 7 хоногийн тэрний өмнөх 7 хоногийнхоо лааны хай цэгийг сая 2-7 хоногийн өмнөх юг 2 сарын 10-ны үеийн хай цэгийг саяны өчигдөр 5 дахь өдөр хаагдсан candle маань weekly-гийн candle маань өөрөө доор нь ороод хаагдсан байна штэ. Доор нь ороод ингээ хаагдсан байгаа учраас эх 7 хоногийг дээшээ гэж хэлэхэд бол бас хэцүү асуудалтай. За тэгэхээр нөхцөл байдлаа баг цагаараа шийдвэрлэж байгаад харах хэрэгтэй юм байна. Daily дээр бол ийм нөхцөл байдал үүссэн. За Nasdaq-ийн хувьд бол энэ бол гоё уналт. Энэ дээр баг энийг том цагаар нь харах юм бол fake out маягтай үйлдэл явсан байж болж байна. Эрхлэгт алтан дээр бол би таамаглал дэвшүүлэхгүй. Nasdaq дээр бол ерөөдөө том engulflaтай. За тэгээд дараагийн юу яаж болох бүс маань өөрөө энэ хэсэгт байж байна. Энийг өөрөө эвдсэн байгаа учраас эрхлэгт Nasdaq уналтыг бүржлүүлж магадгүй харагдаж байна. Тэгээд ерөөхдөө ийм ханш. Энэ хооронд ерөөхдөө уналтыг үргэлжлүүлж магадгүй харагдаж. Sorry. Энэ артлыг гэр шатчлаа. За, AUD USD дээр бол өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ юу ярьж байсан те? Ийм хөдөлгөөн явах боломжтой байна гэд ярьж исэн. Pullback гэд ер нь дээшээ чиглэлтэй явах боломжтой байна гэж харж исэн. Энэ дээр ингэсэн эх 7 хоногт AUD USD бол дээшээ байна. Дээшээ байх бүрэн боломжтой харагдаж байна. Энэ дээр гэхдээ ийм week эвдэж хаагаагүй. Daily. За ямар ч үсэн AUD USD-ийг энэ ханш хүртэл нь ерөөдөө явуулах боломжтой харагдаж байна. За Pound USD-ийн хувьд бол энэ хэсэгт ярьж ирсэн. За энийг одоо ингэж эвдсэн байгаа учраас pullback хийгээд чиглэлийг дээш үргэлжлүүлэх юм байна. Үргэлжлүүлэх боломжтой байгаа юм байна гэж ярьж ирсэн. Pullback хийсэн чиглэл дээш үргэлжлүүлж байгаа. Ийм хөдөр зураг харагдаж байна. Окей, тийм байна. Юуны хувьд долларын индексийн хувьд бол даун чиглэлийн уналтыг үзүүлэх боломжтой байна гэж ярьж ирсэн. Яагаад гэвэл доошоо энчээ байсан юм бүсийг engulfar эвдсэн байгаа учраас ингэж яваад эх 7 хоногт бас ер нь доошоо чиглэлээ долларын индекс маань өөрөө үргэлжлүүлэх боломжтой харагдаж байна. Ядаа хатаглаад энэ явал буюу 105 450 ч юм уу те энэ ханш хүртэл 7 хоногийн candle доошоо улааж орж ирэх байх. Энэ дараагийнх нь candle доошоо улааж орж ирэх боломжтой харагдаж байна. За daily-гийн хувьд бас
энэ ч өчигдрийн ногоо хаагдсан. Нэг өдөр энэ хавьяас ерөнхийдөө дахиж нэг ингүүлфтэй том улаанлаа гарч ирээд дахиад ногоо гарч ирээд улаан гарч ирээд ингээд ямар ч хэсэн уналтыг бол үзүүлж болох харагдаж байна. За биткойны хувьд бол энэ рейнжээс сэтэртлээ рейнж явна гэж хэлсэн. Яг ямар ч хоёр тишгээ сэтэрсэн хөлөөн гараагүй дахиад энийг шинжилгээ тавьчээ. Ямар ч доошоос сэтэрч хаагц хөлөөн гараагүй учраас энэ дотроо рейнж хийсэн байж байгаа. Дахиад рейнжийг сэтгэхийг хүлээх хэрэгтэй. За бабагийн хувьд бол Alibaba-гийн хувьд бол маш гоё nice TP авсан. Энэчээс нэлээд удаан хүлээсэн арилжаа болсон. За тэгээд энэ маань маш цэвэрхэн TP-г аваад ерөөхдөө зогсцсон. Одоогийн байдлаар л яг хаачих вэ гэдгээ бол хэлээгүй. Энэ дэр магадгүй pullback хийгээд явах хах. Pullback орж ирэх боломжтой. Тамирчилсан энэ арилжаанууд дээр нөгөө төлхөө анхаарч хараад өөр захиалгууд бол нөгөө юун дээр хослууд дээр бол хийгээгүй. За энэ SMCI буюу Supermicro Computers гэдэг нэртэй энэ Nasdaq-ийн бирж дээр арилжаалдаг энэ маань TP одоо энэ хувьцаа маань өөрөө TP-гээ зогсон, маш гоё TP зогсон байдалтай байна. Tesla-гийн хувьд бол ерөөхдөө нэг иймэрхүү байдалтай харж байгаа. За ерөөхдөө доошоо илүү явлаа гэхэд дахиад нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирэх нү гэд харахаар энэ ингулфийн эхлэлийг ерөөхдөө эвдчих гээд байгаа учраас энэ хавьяас явах боломжтой. Нэгэсэндээ Tesla-гийн хувьцаа маань ингэж явах боломжтой харагдаж. За bye. За бусд нь бол яг угаасаа нэг хардаг таад бол нэг яриад шаардлагагүй бүтээгдэхүүнүүд байна. За тэгэхээр эрхлөөний хувьд бол таамаглалын хувьд Nasdaq за ерөнхийдөө уналтыг үзүүлэх магадaltaй. Гэтэ тухайд үедээ харж агаад явна. За алтны хувьд бол яг одоогоор бол надад хэлэх юм алга. За AUD USD бол нөгөө өсөлтийг үргэлжлүүлэх байх гэж бодож байна. За pound USD гэсэн өсөлтөө үргэлжлүүлнэ. Долларын индексийг уналттай байх болов гэж харж байна. Биткойныг энэ рейнжээсээ гартлаа. Ер нь арилжаа нэг тийм хийгээд шаардлагагүй баха гэж бодож байна. За ерөөхдөө таамаглалууд бол нэг иймэрхүү байна. За ингээд $100 хүчтэй нэртэй энэ хүү контент маань эпизод 5 иймэрхүү өндөрлөж байна. За ямар ч үсэн хэдүүлээ өнгөрсөн 7 хоногт арилжаа хийдэг учраас энэ дээр нэг цаг авахгүйгээр нэг яриа бол болсонгүй. За азтан бол шалгаруулчлаа. Манай азтан маань өөрөө Lacoste 9341 маань Telegram-аар Maxtrade Mongolia-гийн Telegram-аар холбогдоод $15-ийнхоо giveaway-г аваарай. За өөр ямар нэгэн байдлаар тийм хорон морон нөхдүүд битээ холбогдож урдуур нороод заваараад байгаарай гэж хэлэх байна. Угаасаа чамайг олон заяа. За тэгэд тамглаа дэвшүүлчлээ. Өнөөдөр чинь 2 сарын 22 эх 7 хоногт эх 7 хоногийн хагас өдөр юу энэ хүү $100 хүчтэй контентын маань 6 дахь дугаар гарахгүй. Яагаад гэвэл цагаансаар эд баярлж явах үед учраас одоо ажиллаад ах нь хаашаа те. Тэгэхээр дараагийн дугаар 3 сарын 8-нд дараагийн дугаар орох юм биш үү? 3 сарын 8-нд Валентин болчихж байгаа те. За 3 сарын 5-нд оруулчих. Тийм март штэ. Март бол 3 сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр бас ажиллаад байгаа нь хаашаа те. Их нэрээ баярлуулна, ээжигээ баярлуулна. Охноо бас баярлуулна. Тийм учраас 3 сарын 7-нд эпизод 6-гаар эргээд уулзцгаая. За бүгдээрэнд нь амжилт. Ямар ч хэлсэн баяруудаа сайхан дэмдэглээрэй. Тэгээд giveaway азтан Lacoste маань надруу холбогдоод азаха $15 аваарай гэж хэлье. За бүгдээрэнд нь амжилт хүсье.